Заасан бяцгаано. Ингээд жимхэг бэлэн болсон байна. Ингээд жимхэгийг одоо та бүхэндээ идэж. Ай. Алайс. Янз. Жимхэгийг та бүхэндээ идэж үзүүлнэ. Андаа одоо болцсон. Энэ бүр дүүрчлээ шүү дээ. Яасан. Жимхэг гэж нэрлсэн. Тэд нэг хүүхдэд хийгээд үзүүлсэн чинь ахаа энийг та хийгээд хотод зараад гаж гисэн гэж. Ваа. Монголчууд бид ямар хөвтэй вэ те? Яа. Бата. Бүх юмных нь амт нэг гоё тэг шингэж таард юм байна. Хүмүүс яг хөөх юм байна. Өөрөлдөө дамбууд дээр ч одоо мантуурхыг бодоод юм байна. Мантуурх. Тэр хөөрхөн бүх бас нэг хоол өгсөн дэх шиг байгаа юм. Идж байгаа дөр үйл явц аюу гоё. Тэгээ ярьж байгаа нэг хөөрхөн сайхан байна шүү. Вау. Анда зарим хэсгээрээ яг нөгөө зүгийн балтааныг гарч ирж байна. Мөг. Стой 왔자. Би юу хацаар өчтөр Улаанбаатараас гарч ирвэ.
Энэ зүрхэнд тодох юм шүү. Нөгөө зүгийн бол чинь өөх мах хоёртой шингээд. Могу так чувствовать. Нэмэр савал тукумын ичүү. Нэмэр савал тукумын. Я его здесь чтишь. Бра. Это басан зүрхэнд болж байна. Тэр баруун. Шандад ер нь гэдэг юу байхгүй. Шүү. Шөлтөө хаад байсан ч биш үү те. Аягны талаар хийж өгч. Хүн нэмж идэг сонирхол хүсэл санаад төрдөг байхгүй. Аягаар дүүрэн хоол игээд өгч юм бол хүн хэлбэчдэг бай амархан цатчдаг байхгүй. Аягны талаар хийж өглөө. Па. Идлээ тоослаа. Яг гоо таарсан юм шиг. Асгуул гоо нэмэх тийм хүслийг төрүүлдэг байхгүй. Ингээд дүүргээ хайж гарч одоо яах юм? Би одоо сая бол 2-3 өөхтэй махыг пан зүгээр залглаа шүү дээ. Тэгэхэд бол ингээд шууд зүрхэнд өрж шүү дээ. За юм бэн залуучуудаа манайхан жимхэг жимби хорхог хоёрын одоо нийлбэр. Тэгээд энэ дотор бол зүгийн бал, сонгон сармис, алим жимс нөгөө алимнууд нь өөрөө хайлаад алгалцсан юм уу? Тийм биш үү? Тэгэд энийх гоё тийм нэг зүгийн балтай, алимтай, байцаатай, дамбоолын мантун гурилтай. За ийм гоё хоолыг бол манай найз нар бол зохиож ингэж хийсэн байна. Баярлалаа.